Ads Manager-ийн илүү мэргэжлийн яг сурчлагын зориулсан яг юм тап байгаа. За Ads Manager руу орохдоо хувийн аккаунтаас бол Ads Manager руу орно. За ороход бол иймэрхүү байдалтай харагдана. Тухайн аккаунт дээр шинээр үүсгэснээс хамаарат иймэрхүү хэдийг зарцуулсан өөр хаяг дээр явуулдаг бол хэд зарцуулж байгаа ингээд лимит нь харагдаж байгаа. Одоо энэ тухайн аккаунт нөгөө ID гэж байгаа. Сурчлагын ID гэж. Тэгээд энэ ногоон буухан бол актив буюу идэвхтэй асуудал байхгүй. Улаан байх юм бол ямар нэг асуудалтай байгаад буст нь явахгүй ч юм уу юм эндээс ерөөхдөө нь харчиж болж байгаа. За зарцуулах лимит тэндээс энийг хэдий зарцуулсан байгаа үлдэж байгаа. Одоогоо зарцуулсан байгаа гэх мэтчлэн ерөхийн мэдээлэл харж болно. За хоёулаа settings billing эдрээс бол ерөөхдөө нөгөө түрүүний spending gap буюу нөгөө зарцуулах юу байгаа шүү дээ. Лимит тэрийг бол ингээд тааруулдаг байгаа. За энэ дээр яг би нөгөө Google Chrome дээр нөгөө сурчлагаа янз бүрийн ad баннеруудыг блоклдог юу тавьсан болохоор нэмэлт юм гарч байна. За эндээс ингээд өөрийнхөө аккаунтаа мэдээллүүдээ хараад billing гэдэг хэсэг payment settings дээрээс болохоор өөрийнхөө ерөөхдөө картуудаа холбох картуудаа тавьж болно. Энэ spending limit дээр түрүүний gap буюу тэр дүнгээ тавьж болж байгаа. За хоёулаа audience-ийг ерөөхдөө нь ярилцсан байгаа. Audience бол audience дээр маш чухал зүйлсүүд байгаа. Audience-аар дамжуулан видео engagement boost одоо хэрэглэгчийн дата руу boost, web link boost-үүдийг бол яг танаа байгууллагын хувьд бол яг юм luxury зүйл зардаг одоо 200 сая төгрөг 200-аас дээш төгрөгийн юм зарж байгаа газрын хувьд бол энэ audience дээр маш сайн ажиллаж байгаа хэрэгтэй тэрний талаар ярилцсан байгаа. За тэхийн тулд тэгэхээр pixel code админтайгаа ярьж байгаа холбож болно. Pixel code-ыг холбоход бол ерөөхдөө илүү сайн ойлгомжтой хичээлүүд бол юм дээр байгаа. YouTube дээр өөрийнх нь Facebook-ийн нөгөө зааж байгаа зүйл дээр ч гэсэн байгаа. За audience дээр хоёулаа ингэ ярьсан те. Ингээд дахиад санаж хэлэхэд бол энэ их чухал шүү. Web traffic audience-ийг туршиж үзэх хэрэгтэй бүүстэн дээр customer file буюу data mail хаяг утаснуудаас апплод хийж турших хэрэгтэй. Гэхдээ энэ дэр гэмн яг тухайн утсаар юм уу mail хаягаар үүсгэх байх тохиолдол мэдээж байдаг. Тэгэхээр тэр болгон яг онж очтгүй. Яг тэр болгон дата яг супер яг оновчтой байж чаддгүй юм байлээ. Тэгтэл туршаад үзэх хэрэгтэй яг байгаа хэрэглэгч утсаараа үүсгэсэн байх магадaltaй. За тэгээ видео engagement буюу нөгөө таалагдсан видеогоор дахин онлох боломжийг сурчлаад үзээрэй. За form lead form буюу одоо шууд хэрэглэгчээс ингээд тодорхой хэмжээнд шууд дата цуглуулж болдго юм байна л да. Одоо манай одоо энэ пэйжин дээр шууд юу форм үсгье 90 хоногийн хугацаанд манай форм үүсгээд цуглуулгдсан формууд дээр одоо утас мэдээлэл сонирхчин гэсэн форм үүссэн хүмүүс рүү сурчлаа гэх мэтчлэн ямар нэгэн маягаар дахин онлох боломжууд бол энэ grid audience гэдгээс авч байгаа шүү. Тэгээд бас энэ пэйжийг сонгохоор яадаг вэ гэхээр одоо жишээ нь энэ сургалтын төвийн пэйжтэй сүүлийн бараг одоо 30 хоногт манай пэйжин дээр одоо сонголтууд нь байна. Ямар нэгэн байдлаар одоо манай пэйж рүү зочилсон эсвэл посттай сурчлагаа таалагдсан байдал эсвэл аль нэг call bot нь буюу нөгөө call action bot нь send messenger bot-уудаа дарсан байдал энэ хоёр байна. Тэгээд янз бүрийн постуудыг сейвлсэн байгаа байдлаас нь хамаарат биднэрт яг манай хэрэглэгч рүү зорьсон хэрэглэгч рүү бүүстлээч гэдэг боломжийг эндээс ингээ үүсгэж болж байгаа. Тэгэхээр одоо танах дээр ямар сүүлийн яг 14 хоног идэвхжиж байгаа бол 30 хоног идэвхжүүлээд 30 хоногт идэвхжиж энийгээ сонгочих болно л да мэдээж. Тэгээ 14 хоногийн идэвхжүүлэлтэн дээр таалагдсан хүмүүс рүү дахиад арьяа гэх юм бол яднаа нэг өмнөх зарцуулсан нөгөө бүүстний чинь төсөв үр дүнгүй өнгөрөөг юм шүү гэдгийг эндээс энэ дахин сурчлах боломжууд гаргаж өгч байгаа. Look like гэхээр яадаг вэ гэхээр ерөөхдөө манай яг энэ пэйж дээр байгаа ч юм уу энэ pixel code холбогдсон бол ингээ гараад ирдэг бас ID-нууд. Эсвэл манай яг энэ пэйжтэй холбоотой одоо дата цуглуулаач. Тэгээд манай мэдээлэл худалдаж авсан байдлаас нь хамаарат ингээ Facebook биднэрт одоо локейшнээс нь хамаарат
шоп руу н орсон байдлаас нь хамаарат ингээд дахин онлох боломжууд байдаг. Тэгэхээр энэ боломжуудыг Local IT-аас гаргаж болж байгаа. За гэхдээ зөвлөхөд бол нөгөө яг ярьж исэн зүйлүүдийг хийгээрэй гэж хүсэж байна. Нөгөө контентууд чинь 80% ажил шүү. Эхлээд контентуудаараа хэрэглэжээ сайн сурах хэрэгтэй. 7 хоног болгон орох сурчлагаа чинь их тодорхой байх хэрэгтэй. За Ads менежерийн хаялаа Ads менежертэй дарангууд ерөөхдөө нэг ийм зүйл гарна. Энэ дээр юу гэхээр одоо бид нар компанид ажил одоо маркетингийнхаа компанид ажиллаа хийх хэсэг талбар мань байгаа. За ингээд өмнө нь оролцож исэн бол тэрийг дахин илүүлэх гэдэг нь санал болгон сөүлдүүлсэн. За ерөөхдөө ингээд ямар ч маркетингийн компанид ажилтаа адилхан зорилго байх хэрэгтэй. Зорилго нь гэхдээ яг ямар зорилгоор байх хэрэгтэй. Брэнд awareness буюу одоо тухайн Mobicom, Unitel одоо гоёо тэдний одоо брэнд awareness тэрийг сануулах, хоногшуулах иймэрхүү чиглэлийнх байх юм уу? Ерөнхийдөө бид нар одоо өөрөөсөө үүсгэсэн видео хандлт болон одоо энэ видео lead generation буюу одоо форум үүсгэсэн байдал, мессенжер сурчлагаа бид нартэй чатаа илүү үүсгэх юм уу? Аппликейшнтэй бол аппликейшн суулгуулмаар байна, тоглоом суулгуулмаар байна. Engagement буюу одоо дотроо түрүүний ярьжсэн юмуд байгаа. Traffic буюу одоо урсгалууд руу чиглэх юм уу? Эсвэл одоо дэлгүүр рүүгээ чиглүүлэх юм уу гэдэг ингээд онлайн дэлгүүр рүү гэсэн шүү. Тэгэхээр иймэрхүү байдлаар зорилгууд гардаг байхгүй. Тэгэхээр энэ компанид ажлуудаас одоо яг ерөөхдөө Facebook boost-ны ард юу болоод байгаа гэхээр зорилгоо тодорхойлоод сурчлагааныхаа одоо үүсгэлт одоо юугаа хийгээд ямар онолгоотой ямар сурчлага хийж байгаа. Тэр дотроо одоо яг ямар аудиенс буюу таргетд одоо сегмент руугаа зорилт сегмент руугаа дайрж байгаа. Ямар сорсоос татсан сегмент руугаа тарж байгаа. Тэгээ placement буюу одоо Facebook-ийн хувьд бол маш олон зүйлүүдийг хуваарлаж байршуулдаг байхгүй юу? Энийг хараад тэгээ budget schedule хийзээ явуулахын орой өглөө гэдэг. Тэгээ формат буюу мобайл ах юм уу, юу ах юм уу, desktop байх юм уу, эсвэл нөгөө видео юу байдал гэдэг ингээд зурган байдал гэдэг формат медиаг төлөө сонгоод тэгээд сурчилдаг. Ийм дараалал буст бол явдаг. Бид нар бол их ихтэй яаж хийгээд идэг вэ гэхээр нөгөө буст төвчлөөрөө тарлаа. За бидний яг энэ насаа заалаа, Улаанбаатар заалаа, ганц нэг сонирхол заалаа. Эсвэл манай пэйжээр дагсан хүмүүс, эсвэл пэйжэнд дагагчид, эсвэл одоо энэхүү хайд байгаа ариал 100 айлын ариал ч юм уу те, зайсангийн ариал ч юм уу гэд. Эсвэл бид custom audience буюу ad center дээр бид үүсгэдэг штэ. Үүсгээд темплейт хадгалсан маш тэрийг сонгох ч юм уу. Ийм маягаар бүүсэлдэг. За энэ дээр бол ингээд формат ингээ харуулдаг. Гэтэл яг энэний ард бол юунууд ийм олон процессыг болдог байх нэ. За эндээс одоо яг алийг турш үзээсэй гэхээр за аялаа юм дээр явъя. Мессенжер сурчлагыг бол танаа дээр туршигдах хэвээр. Энэ бол энгийн үс чинь. Одоо яг эндээс би нэг жишээ барина. За трафикийг ярьж болно, брэнд awareness. Одоо энэ дээр ингээд очиход угаасаа юу нэг тодорхой хэмжээ сурчлагын талбаар ойлголтууд нь байгаа. Одоо брэндээс одоо people хүмүүст одоо сонирхсан хүмүүст илүү хүргье. Эсвэл байж болох олон хүндлэлээс харуулъя гэж байгаа тийм. Тэгэхээр бид нар видео сурчлагаа хийж байгаа тийм зөвлөлт видео сурчлагаа хийлээ гэсэн тохиолдолд энэ дээр энэ компанид ажиллаар одоо дайралт хийж болох нь л тийм. За энийг switch ийшээ ингээд switch хийж болно. Тэгэхэд нөгөө илүү задаргаатай үүсэх хэрэгтэй байгаа. За браузерын асуудал. За ингээд өмнө хийжсэн компанид ажлууд бол ингээд үүссэн байгаа тийм. За engagement page like-ийг эндээс эсвэл event янз бүрийн action event-үүд одоо эдгээр дарахаар ингээд энэ үр дүн форматууд нь арай өөр. Тэрнээс хамаарат дизайны хэвлэмжлэргөө их бэлтгэлээ сайн суулгах хэрэгтэй байгаа. За эндээс бол Монголоо сонгочих. Time zone сонгож чинь тий. За ингээд тэрийг бүрэн хийгээр яг time zone зөв сонгоорой. За ерөн сурчлагын ард бол яг иймэрхүү зүйлүүд харагдаж байгаа. Зорилт хэрэглэгч ерөн сурчлагын компанид ажиллах нэр нь байна. Илүү гоё үгийг бол нэрээ одоо бид нар ингээд за видео зөвлөгөө үзсэн хүмүүс рүү
таргет хийх гэж байна гэдэг ч юм уу ингээд rename хийгээд өгье л доо тий компанид ажиллаа. За тэнгүүтээ бид нар энэ дээр аудиенс үүсгэх хэрэгтэй байгаа тий. Одоо жишээ нь видео үзсэн хүмүүсийг үүсгэсэн тий. Одоо VDIC гэдэг шүдний имлэгийн видеоныг үзсэн хүмүүсийг рүү онилгож байна. Бидний бүх зөвлөгөөнүүдийг үзсэн хүмүүс рүү онилно гэдэг аудиенсаа эхлээд үүсгэсэн байх хэрэгтэй байгаа. Энэ компанид ажлыг хийхээс өмнө эсвэл одоо эндээсээ дахиад шинээр үүсгэж болно. Тэнгүүт нөгөөх маань дахиад веб трафикаар уу, аппликейшн оролтоор уу, хэрэглэгчийн дата файлаас уу, эсвэл манай яг одоо энэ юу руу ирсэн байдлаар нь утас. Офлайн ивентийг бол яг өмнөдөө бол би яг туршиж үзээгүй байгаа. Яг шаардлага надад бол гараагүй. Customer file, video traffic, video engagement, lead form эдрийг сайшаад видео энэ пэйж гэдгээ бас сайн ашиглаарай. За жишээ нь хоёлаа манай пэйжтэй сүүлийн 90 хоног ямар нэгэн байдлаар манай би хинч бай, манай пэйж рүү зочилсон хүмүүс рүү хэрэглэгчийн дата үсгье. Аудиенс сонсогчтой үсгье тий. Пэйж дата. За тэнгууд Facebook маань өөрөө энийгээ боловсруулад өшөө олон хоёр тий сонголт өгж ин л дахиад өөрөө шинээр өсөх үү эсвэл илүү нэг юу маягийн бараг танахта боломжийн маягийн хүмүүсийг илүү дахиж гаргаж өгөх үү гэдэг ингээд аудиенс юу гэдэг Facebook-аас санал болгож байгаа. За энэний сонголтыг бол өгчөж болно. Эсвэл өөрөө хороо явуулчих болно. За түрүүний юуг анх эхлэхдээ нөгөө газар тайм зон байсан шүү дээ. Тэрийг зөв сонгочвол энэ дээр нэг иймэрхүү жижиг сажиг асуудлууд гараад ахгүй бах. За эндээ Улаанбаатар мэдээ сонгох хэрэгтэй тий. За тэгээд ингээд автоматар дарахад бол танай датан дээр юу яаж байгаа оньж болох үст тэр хүмүүс рүү ингээд харуулчихж байгаа, үүсгэж байгаа. За тэгэхээр яах вэ гэхээр ингээд энэ дата ус энэ маань өөр ингээд боловсруулаа бодно л доо. Тэгээ энэ тоо бол үсэх хэрэгтэй байна. За тэнгуүтээ мэдээж эндээс локейшныг сонгох боломжтой. За хийхдээ Улаанбаатар City-гээ сонгоё. За энэс смайлыг өсгөж болно. Эсвэл зөвхөн локейшнууд дээр ингээд дроп бинүүд хайж дайралт хийж болно. Зөвхөн энэ хэсэгт арьяа. Зөвхөн энэ хэсэгт арьяа. Тэгээ энэ даваа султалтыг өмнө бас дурдсан байгаа тий. За тэнгуүтээ эндээс насны хувьд бол пэйжний ерөөхдөө аудиенс руу оржоод манай пэйжний насны юу сонирхол тэр юм байна гэдэг харж хэрэгтэй. Танай пэйжний хувьд бол 18-аас 24 нас хүртэл бол шаардлагагүй санагдсан. Тэр худалдаа авалт нөлөөлөхгүй хүмүүс. За эндээс ингээд таргетаа дахиад сонгочихж байгаа юм байна. Сонирхол ийм 3 янзаар сонирхчихж байгаа тий. Digital activity-н одоо яадгийн Facebook төлбөр төлсөн байлгаа эдрийг бүгднийг дахиж турш үзээр одоо жишээ нь хоёлаа чинь шүдний имлэгийн хувьд шүдний имлэгтэй холбоотой эсвэл travel бараа зарж байгаа бол одоо ингээд ямар нэгэн байдлаар ойрхон travel хийдэг те хамгийн 7 хоногийн өмнө хийсэн 2-7 хоногийн өмнө хийсэн гэдэг бүр ингээд нарийн сонгох боломж өгдөг байхгүй. За тэгээд өөрийнхөө пэйжтэйгээ мэдээж connection хийсэн хүмүүс рүүгээ дайралт хийгээд үзье л да. За BDIC имлэгийн байлаа. Эсвэл зөвхөн энэ шинэ хэрэглэгч хаяа гэх юм бол ханчлаа яг тэндээс хүн гарч ирэхгүй байна. Худалдаа авалт reaction бага байна гэх юм бол exclude people who like your page буюу одоо танай пэйжнээс чи гаднах хүмүүс рүү дайралт хийж. Тэгээ чамд бол нэг чиглэлийн олон пэйж байгаа учраас ингээд өшөө пэйжнүүдэд оруулж болно. Одоо 10 төрлийн пэйжтэй хүн байл л да. Яг нэг бараа зарах гад 10 төрлийн өөр пэйжтэй. Тэгээд аруула янз бүрийн амжилттай өөр давхцахгүй юм хэрэглэгч нартай заавал мерч их халамгүй тохиолдолд ингээд зэрэг хөнгө олон пэйж рүү ингээд таргет хийж болох боломж энэ дотроос хийгдэх байхгүй зөвхөн ads дотроос. За авто плейсмент гэдэг дотор юу байдаг вэ гэхээр бидний эндээс юу анхаарах вэ гэхээр одоо бидний төлж байгаа мөнгийг ингээд ийм олон зүйлд хуваарлцдаг байхгүй. Одоо анзаарж байгаа бол feeds, home, instant article-тэй одоо энэ Facebook дотор байдаг артикл эсвэл гадны видеог үзэж идэл гэнт ads эсвэл баруун доод гэх мэтчлэн ингээд хэрэгтэй хэрэггүй зүйлсүүдэд бид хуваарлдаг байх нэ тий. Тэгэхээр эндээс одоо би энийг сонгохгүй, энэ шаардлагагүй, энэ байж юм уу ингээд өөрийнхөө
байршуултаа хийж байгаа. Одоо фильмээр татчих чинь үү, телевизээр татчих чинь, телевиз дундаа тэр сувгууд идэх шиг одоо Facebook-ийн үед байршуулалт. За тэгээ mobile user дундаа Android, iOS хамаагүй зөвхөн Wi-Fi-д холбогдсон тохиолдолд харагдах юм уу гэх мэтчлэн ингээд явж байна л да. За тэгээд энэ бол одоо энэ дээр цаана ингээд Facebook-д мөнгөний тооцоо хийж байгаа юм л да. Эсвэл ингээд өдөр болго ингээд зорилт хэрэглэгчтэй харуулъя. Эсвэл ингээд илүү таалагдсан байгаар байдлаар эсвэл ингээд үүсэл нүдэд өдөр тэдэс тэд удаа харуулъя гэдэг тий харуулчих. За эндээс ингээд нэг удаагийн костоо шууд ингээд тохирцож болж байгаа. Би тэдээр л өгвөл импрессионыг авмаар байна гэх. За ингээд total lifetime budget буюу daily budget гэдэг эндээ сонголт өгнө. Энэ бол total budget гэж байгаа. За бид нар $70 явмаар байна. Гэх юм бол одоо жишээ нь ийм бүхэн маягтайгаар тий. За эндээс хэдэн цагийн хооронд юм $70 дуусгая. Тэгэхгүй энийг дэйлигээр өгчөөд ингэ явчих юм бол магадгүй дуусах өдөр анзаарахгүй байх магадaltaй. Тэгээд эндээс бас дахиад нэг зүйл бол энэ цагийг бид нар шөнийн цагуудаар одоо манай сурчлагыг харахгүй шүү дээ. Одоо за өглөөний ингээд ийм өдөр болгон ийм цагуудад манай сурчлагыг одоо харахгүй нэ. Орой нэг ийм хөө цагууд харахгүй нэ тий. Зөвхөн өдрийн ийм цагуудаар харагдъя. Тэгээд сурчлагаа үргэлжлүүлж болох юм л дээ. Тэгтээ за юу ч яриад дуусчих. Тэнгүүтээ эндээс ингээд юугаа сонглоо. За тэгэд өөрийнхөө сонгосон постуудаа сонгож болно. За мэдээж. Тэгтээ нэг ийм хөө пост болгон дээр өөр ингэсэн юу байгаа. Пост нэс нөгөө болон болох гэсэн төрөл байгаа. Одоо жишээ нь шүдний одоо аль нэгэн эрхтний нэг хэсгийг гаргасан постыг бол гаргаж болохгүй даа логош зургтай байх хэрэгтэй. За ингээд ерөөхдөө сурчлагаа бэлэн гэсэн. За pixel code холбосон бол pixel code, apps events, offline events бол ерөөхдөө эдгээртэй ойролцоо турших зүйлүүд. За ингээд confirm хийгээд дайралт хийя гэх. Тэгээ карттай холбоод дайрах гэдэг болох нь л дээ. За ер нь энэ дээр сурчлагын одоо ийм хөө зүйл болж байгаа. Гол нь сурчлагаа янз бүрээр хийж үзээрэй. Тэгээд яг өөр тохирол сурчлагаа болоорой. Энэ болгоны нарийн оруулснараа бас амжилт олно болохгүй үйл тохиолдлууд байгаа. Тэгэхээр ойрын цагаар ажиллахгүй хитрхи их тохируулж хитрхи их яриад энэ дээр яах тусмаа жоохон бас үрдүн муутай байх магадaltaй. Эцсийн харах юм чинь болох энэ харагдана. Одоо энэ сурчлагын үед бол өөрөөсөө хүрэхгүй бүрэн магадлал өндөр байгааз 7-20 гэхээр боломжгүй гэсэн. За энийг анхаарад сурчлагаагаа хийгээрэй. Тэгээд Ads Manager-с бол би ерөөхдөө болж байгаа бүх сурчлагуудаа бэлэн харж болно. Ер нь бол Create Studio гэдгээс бол энэ таб гарна. Одоо контент их оруулах тусмаа. Жишээ нь энэ газрын үед $15-оор 14,000 рийч хүрсэн байна. Ингээд эндээс аудиенсаа ерөөхдөө анхан шатны маягийг үүсгэж болно ч юм уу тий. Энэ бол зөвхөн туршилт юм байна. Энийг устгах чинь.